Тэд түүний зэргийг магтаж дахин ялж байгуулахыг урамширна. Харуулууд 3 дугаар ханхүүгийн нэрийг дэндүү 50 байдлаар чанга дуудаж байгаад мандаа цацаг гайхна. Дараа нь цэргүүд Кашиг өөрсдөө дагаж явахыг зааварна. Яагаад гэж асуухад тэд түүнийг бурхан эмчтэй уулзахаар авч явж байна гэж хариулна. Тэд аяшийн хажинхэн зорилгоор эцэст нь хөдөлж ирснийг ойлгоход тэрбэр догтлоор дүүрнэ. Удаан хүлээсэн гэмтэлтэй хүлөө эмчлүүлж хүмүүжийг тест ядан хүжээхийн сацуу тэрбэр хүслэн басан найдвар тээж мэднэ. Үзэгдэл өндөр цамхагт байр Америкийн орогнох байрлал шилжинэ. Харуулууд хаалга тогшиж богчин ирснийг зарна. Ширээний ард сууж буй эрэгтэй Филиппасын ярьсан тэрхүү толгой өвчин болсон асууж таригчтай уулзахыг хүсэж байгаагаа хэлнэ. Эмч Каши руу хараад түүний хөвгчлдээ цагийг өнгөрүүлж байгаа эсхийг асууна. Хөлийг нь шалгаж үзэхэд ясны хилтерхийнүүд бочин дотор нь заагдсан болгон тодорхой болно. Хогор нь буруу дайрштай байгаагаас болж бочин болон мэдрэлт гэрэн дайрч төвч байна. Манай залуу өвцөндөө нүүх хийх газар олдохгүй яр байна. Ийм хүнд гэмтэлтэй ачлаа боксчин энэ бүх хугацаанд яаж тисэж харсанд эмч гайхширч байгаа харна. Алхах хүртэл өвддөг байна. Гэмтэл хизээ гарсныг асуухад тэр залуу өнгөрсөн намар болсон гэж хариулна. Эмч ихэж урт хугацаанд бодж хийрнэ. Чимээгүй байдал нь удаашигснаас болж эмч түүнийг анагааж чадахгүй байх вэ гэж Каши санаа зовж хэлнэ. Тиймээс тэрээр итгэх ямар ч найдвар байхгүй гэж өөх хэмээн асууна. Эмч найдвар бий гэж шийдэмгий хариулна. Хөл нь ер бусын сайн нөхцөлтэй байгаад тэр гайхсан хэрэг. Хэдхэн хоногийн дараа Каши скандэртэй тож тогтол Кашигийн хөлийн нөхцөл байдлыг яаж түр зуур сайжруулах талаар тэр одоо бодож байна. Хүн бүр түүнийг мэрэгэн гэж дууддагч тэр нэрэн дотэргүй гэдгээ эмч хэлнэ. Тиймээс манай залуу түүнийг зүгээр ч Жон гэж дуудаж Жон бол Америк хүн. Эмчиг Америк хүн байна гэж Каши хамгийн сүүлдэр төсөөсөн биз. Гайхсандаа болоод тэр сандлаасаа унаж хэсэг зөөр юу ч хийж чадахгүй хоцрно. Тэрээр зүгээр л эмч рүү алмаараа харна. Ямар нэг хачин зүйл болж байгааг ойлгосон Жон харуулуудыг гарч явыг тушаана. Манай залуу руу нуруугаа харуулад тэрээр өөрийнх нь шиг хүнийг удаан хугацааны турш хайсан ч олж чадаагүй байснаа дэлгэн. Эцэст нь тэд өчжээ. Энэ бол хоёр тавьсан бололтой. Каши Жонаас та бас дэлхийгээс ирсэн хүн үү гэж асууна. Жон тийм химэн батлан хариулж өөрийн жинхэнэ нэрээ Жон Бриджли Кларк гэж манай залууд хэлнэ. Тэрээр энд 40 жилийн өмнө иржээ. Каши Жонтой удаан хугацаагаар ярьсан. Жон бол 1950 дугаар он Солонгосын дайны үеэр амь өргөцсөн дануу нармын хошиж байжээ. Тэрээр цэргийн хэмжээсэн бөгөөд мэс таслын хашаа хийдэг байв. Тэрээр эзэн ханд тасарчээ. Өөрийн мэдлэгээр бусдаас ялгарч бурхан шиг шүдүүч эхэлжээ. Үүнээс гадна Жон дэлхийд болж буй үйл явдлыг сонирхож байна. Учир нь түүний нас барснаас хойш 60 жил өнгөрчээ. Энд 40 жил өнгөрнө гэдэг дэлхийн жартай яг тэнцүү байгаад Каши гайхжээ. Жон үүнд тэргэлцэж байна. Тэр бүх зүйлийг бүсэд мэдээлэлдүүдтэй харьцуулж үзмээр байна. Номонд яг ижил зүйл тохиолдсон хүмүүсийн талаар хардаг болохыг тэр цааш тайлбарлав. Тэдний хүн бүр ухаан алдаад сэрхтээ өөр биетэй болцсон байдаг ажээ. Өгөхөөсөө өмнө бокс хийж амжаагүйдээ харамссан талаараа Каши шидийн тайлбарсан шиг олон хүн шинэ өндөртөө амжилтад хүрдэг. Жон анагаа ухааны тал дээр мөн адиш харамсдаг байв. Магадгүй тэднийг өгөхлөөс айхаас илүү гоныг энэ тавчирсан байж болох юм. Гэхдээ одоо хамгийн гол зүйл бол хөлн юм. Жон мэс таслын хот гарч байгааг хараад манай залуу шууд хаусгаа хийх гэж байгаад нь цэцэрдэжээ. Тэрээр шилбэний булчингийн дунд твшсэн ясны хэрцгийг авах гэж байна. Өвдөлтийг багасгах царын ганц арга нь юм. Эмч хаусгаагаа ихэллээ. Мэдээж энэ үед мэдээ алдуулж хүч байхгүй. Тос Каши өвцөндөө шүд 100 дуурна. Эмч өөрийгөө аль хэдийн хүүшилсэн болохоор хотхыг түргэн бас найдвартай барьж чадахгүй гэж хондлоо. Хагалгаа өндөрч जैन. Эмч шалхыг ойж дуусахад Кашигийн хүлэн байсан тавгүйдэж асуух басныг мэдрв. Өвдөлт ийм баг байхад тэр талааныг дийлнэ гэсэн үг. Эмчийн хордоос энэ талааныг бүрмөсөн хариулах байсан ч Филиппост тушаах ирэхгүй гэдгээ Жон тайлбарлав. Үүний оронд тэрээр Кашид эдгээх тасвчээ. Каши тасыг барьж аваад толгойн талаар санаа зовох хэрэггүй гэдгийг Жон дамжав. Дараа нь харуул мэрхэн өвдөөс энэ багшчин залууг таньдаг эсхийг асуув. Нүдэг нэгтэн гэж Жон хариулжээ. Хит хоногийн дараа манай залуу цайлгаар цугаалж байтал Филиппос түүнийг дуудаж ярьжээ. Цайзын хан хүртэл чихтэй тул Филиппос Кашиг өөрийг нь дагаад явахыг хүсв. Мэргэн өвгөний цэцэлсэн нь яаж өнгөрснийг асуухад Каши өвгөн хүшийг нэмчилсэн гэж хэлв. Хэрв тэгээгүй бол их хүүхэд хоёр төрхийн хүндрэлээр эндэх байсан ч зөвхөн мэргэн өвгөний ур чадварын ачаарч өөрөө мэндэрсэн гэж Филиппос ярьлаа. Тэд 30 жил харилцаж байсан ч Филиппос мэргэн өвгөний талаар ихийг мэддэггүй байна. Тэр хүн яг ханаас гарчтай нь мэддэхгүй мэдлэг болон бүтээлүүдтэй ажээ. Эзэн хаан үнийг тоохгүй байгаа ч Филиппос үнийг зүгээр өнгөрүүлж чадахгүй гэдгээ тэрээр нэмж тайлбарлав. Одоо Филиппос Кашиг мэргэн өвгөнтэй яг ижилхэн газараас ирсэн гэдгийг сонсчээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэргэн өвгөн эзэнт гүрнээс огт гараагүй байхад Каши дөнгөж 20 настай байгаар тэрээр нэг иж дагоор дурдав. Энэ Кашиг гिचхүн яг хэн басхайг ичлэхийг Филиппос түүнээс шаарджээ. Энэ яриа болохоос хэд хоногийн өмнө Каши Жонос нэгэн асуулт асуусан юм.
Яагаад ханхүү Филиппос Калли газар дээр начиж болдоггүй юм бэ? Хэдийгээр тэр ханхүүг цогсон бөгөөд энэ гэмт хэргийн яшин цааслах яз болгож тэр шүү дээ. Жонни хийснээр бол ханхүү Филиппос орон нутгийн соёл иргэншлийг хэд хэдэн түвшинд дөрвөж чадах гин. Тэр бол Жонни Андерсон хад оршид бэлпиж ирсэн хамгийн төгсөдөр бичим. Гэхдээ гол асуудал нь Филиппос ганц хүний дарамгуулж бас харин бүгд найрамдах холсыг байгуулахыг ирмэлцдэг ташна. Гэвч хэрэг тэр ширээнд сувал цасан харж эзэнт гүрнийг бүрхэх болно. Тулааны талбараас гарсан баатар сайн өдөртөгч болно гэсэн баталгаа байхгүй. Тиймээс Филиппос зарчмаасаа хизээч ухрахгүй тийм хүн хэрэгтэй байна. Эрх мэдэлтэй тэрсэж чаддаг тийм авьяастай хүн бол Калли юм. Тиймээс Филиппос манай хүүд хор хүрэхгүй гэж тэрээр дүгнжээ. Одоо цагт ханхүүгийн манай боксчинтай хийсэн яриа өргөж хийж байна. Каллиг ямар нэг зүйл нууж байгаа гэдэгт Филиппос итгэвчтэй байна. Тэрээр Каллигаас бүх зүйлийг хүчээр шаарддаггүй. Хэрэг шийдвэр гаргавал хизээч өөр дээр нь хүрээд иж болно гэв. Юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн Калли хэрэг ямар нэг зүйл олж мэдүүж ханхүүд хилээ болно гэдгээ мэддэг. Филиппос гинт хөрөн инээ хэллээ. Тэрээр өөртөө нэрчж буй хүний зэрэг төвчээрийг үнэрчээ. Сүнсээ чамгасхын тулд тэрээр Каллид нэг ном бичэв. Энэ бол эзэнт гүрний талааны урсхийн цовдлоосоо бөгөөд Искандер энэ салбартаа гаргууд нэгэн гэдгийг түнд дуусгажээ. Калли үнийг ойлгосонгүй. Филиппос дүүгээ яригдахыг хүлээж байгаа хэрэггүй. Искандер бол өөрийнх нь хайртай багтуу гэдгийг ханхүү тайлбарсан. Хэрэг Искандер ялбал ханхүү баяртай байх болно. Харин Калли ялбал боксчин залуу Филиппосын өртөө үлдэх хажээ. Аль ч хувилбар нь түүнд ашигтай тасна. Хэсэг хугацааны дараа өрөөндөө орж ирээд Калли Филиппосыг Жонни бодож байснаас хамаагүй хашиг бөгөөд аюултай нэгэн болохыг тэмдэглэжээ. Тэрээр ханхүүгийн өгсөн номыг уншихыг оршдог. Эвэнд янз бүрийн нөхцөл байж суурилсан бодит тулааны аргууд багтжээ. Ялангуяа газар дээрх тулааны аргууд маш олон байна. Хэрэг тэр шин Искандер согтуу байгаагүй бол тэр ялагдах байсан юм. Энэ бол том мөн мэдээ. Нэг асуудал байгаар тэр гин тохиолсаа Калли орон нутгийн бичгийг мэдэхгүй тол уншиж чадахгүй ажээ. Түүний ойлгож байгаа царын ганц зүйл бол өөрийнх нь нэр болон банк гарч ирдэг хэдүүг юм. Үсгүүд нь английн үсгтэй төстэй харагдана. Тэрээр салиун руу хандсан боловч дээд зэрэгнийхэн зөрөөж бичсэн текстийг тэр бас уншиж чаддаггүй. Жон дүүнд зав алга. Тиймээс хөлсний цэрэг бүсгүй Каллид айжаагаас тасламж өгөх хэрэгтэй гэж зөвшжээ. Тэрээр айлаатай уулзаагүй хэд хонж байгаа билээ. Хэсэг хугацааны дараа тэрээр зөвхөн номын төлөө энд ирсэн гэдгээ өөртөө сануулсангаа хас хоёрын тогшлоо. Айлын айсан царайтайгаар хас хоёрыг тайлав. Калли бас нэг асуудал тарьчихжээ гэж тэр дотроо бодож амжив. Түүний хамгийн түрүүнд асуусан зүйл нь хөл нь ямар байгаа тухай байсан ба Калли хамаагүй дэрсэн гэж хариулжээ. Айлиа баяр хүрээр бэлхаж манай залууч бас ичин узаажээ. Тэрээр айлиагаас энэ номыг уншиж өгөхийг хүслээ. Филиппос Каллид ийм үн цэнтэй заавар хүртэл өгч маш сайн хандж байгаад тэр гайхжээ. Зургаас нь бүгдийг ойлгож чадахгүй байгаа тул номын чухал хэсгүүдийг уншиж өгөхийг тэр хүсв. Болсон явц бүхэнд Калли өөрийг нь буруутгаж байна гэж айлыг санаа зовсон боловч Калли түүнийг буруутгасангүй. Дараа нь тэд бичвэрийг задарч зургуудтай нь харьцуулж эхэлжээ. Нэг хэсэгт нь тулаанчид бие лүгээ хараад зогсож явах үед тулааны хэрхэн ихлүүлэх талаар тайлбарчээ. Дайсны нүдлөө нүрийн мах гэх мэт зарчин аргыг хэн санс болгосон байна. Гэхдээ манай залуу Искандерийн нүдлөө нүрийн махгүй гэдгийг шийдэв. Үүний дараа номонд дайсныг шүүрч аваад хурдан онохыг зөвлөжээ. Хэрэг дайсан маш хурдтай цэхүүс аюултай байж болох ч хэрэг анхаарлаа сарнасан байвал боксны хөдөлгөөнд хариу үйлдэж үзүүлж амжихгүй гэж бичжээ. Айлаа бүтэн номыг чангаар уншиж өгөв. Номонд бичигдсэн бүх зүйлийг амьдрал дээр туршиж үзэх хэрэгтэйг манай залуу ойлгов. Үгүй бол энэ ном ямар ч хэрэггүй хог болно. Хэсэг хугацааны дараа айлаа уншиж дуусаад чи чинь боксчин хүн байж энэ төрлийн талаанд яаж ялах гэж байгаа юм бэ гэж асуужээ. Бүх зүйл сайхан байх болно гэж Калли амсав. Тэрээр явахад бэлгээд баяртай гэж хэлв. Хэрэг Калли ялагдвал тэрээр Искандерийн дэргэд амьдрах ёстой болох ба ямар ч зүйлийг өөрчилж чадахгүй гэдгээ айлаа ойлголоо. Тэрээр Каллигийн гараас зураад явахгүй дахин гуйжээ. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ гуйж байна. Тэд хоёулаа бие биенийхээ тэгвэрт орж халуун унтаар үнэлцв. Маргааш нь сашиг манай залуутай хорон инээн зүйлээр тодруулсан өгтөв. Толстанд бэлгэж буй манай залуу үүнд юу инээдтэй байгааг ойлгосонгүй. Хөлсний цэрэг бүсгүй инээдээ байж чадсан байлаа. Өчигдөр чи хатагтан өрөөнд ямар удаан байлаа да гэж тэр Каллиг сонсонгүй хэлв. Тэрээр ичин улайж салиун үүнийг яаж мэдсэнийг ч ойлгосонгүй. Боксчин Калли рингэн дээр гарч ирлээ. Түүний ард анд нь яралт байх болохыг хүсэн орж байв. Эзэнт гүрний цэргүүд талбайд чагсаж, цэргүүд илдээ бамбагаа дэжмэн чанга чимээ гархам. Цэргүүд Марсын удам Искандер ханхүүгийн нэрийг хашгиран рингүүд удаж хад ханхүү Филиппосын тэдээс сууж байв. Армийн нухайлах дууны дор ханхүү тулааны талбар руу алхана. Хин нэг нүдэхэд өнөөдөр сайхан өдөр байна гэж ялж байгуулахаа урьдчилан тамарсан ханхүү хэлэхэд Калли нөгөө 50-аас нь гарч 90 талааны талбар руу алхав. Филиппос бас чирээд ясан нь бүгдийг авч, ялагдсан нь бүгдийг аль тохиолно гэсэн тулааны нөхцөлийг зарчээ. Энэ бол зөвхөн аяагийн төлөө биш. Учир нь манай хүү бол түүнийг эсэргүүцэж чадах царын ганц хүн бөгөөд одоо өөр төлөөсөө авах цаг нь болсон гэж бодоод Искандер цанцаа тайлав. Энэ бол бокс биш бөгөөд үндэсний бүх шиг зүйл гэдгийг Калли сайн ойлгож байгаач тэр үргэлж саад бэрхшээлийг даван туулж ясан тул дахин хийх болно. Цэргүүд тойрог үсгэн зогсож, тулааны бүсийг хүрээлэн хаажээ. Тэр хоёр голтон зогслоо. Манай залуу шууд ханхүүгийн нүүрлүү шууд зөхөж тавтлаад
Зайг холдуулсан хордоо хашаа өсрөв. Кашийн хүч одоо зүгээр болсныг Искандер анзаарсан. Тэр баруун гараараа зогсон боловч Кашийг бултаж амжив. Ханхүүгийн цорж цохилтуудаас Каши бас бултаж тэр дундаа сөрөг давчлахаа хизээч цагсаасангүй. Кашийн цохилтын хүч Искандерийн орчмын агарыг чичиргэж байлаа. Ийм өрсөлдөгчтэй таарсандаа өөрийгөө азгад тооцож байгаагаа Искандер ойлгов. Тэр санамсаргүйгээр хамгаалалтаа алдаж нэгдсэн боловч Каши эргэлзэж архив. Тэрээр шийдвэргүй бөгөөд хожигдохоо сайжээ. Учир нь одоо түнд албацуулж би болсон юм. Өчиг орой айлтаа өнгөрөөсний дараа Искандер өөрөө мэдрэмтгий байдлаа үе тоорон хүлдэг Каши руу цохилдог нь. Тэр цэргүүдийн зогсож буй цах руу нисэж бүр хашааг нь мөргөж орхив. Искандер түүнийг хараахан зөв цохиж чадаагүй байгаага мэдэгдээд бууж өгөхийг хашгиран шаардав. Гэсэн хэдий ч туршлагатай тусаанч Искандер Кашиг цохиулах үедээ биеийн хомж андсныг анзаарсан түүний насны хүүд маш хурдан оровч үлдэж байлаа. Манай залуу талааны үеэр өөр хүний тухай бодож байсандаа өөрийгөө зүгсээр рингэн дэргэн нэрв. Тэр эргэлзэлгүйгээр дайш хийхээр яривчлав. Искандер түнлүүгүй зачив. Искандер хүчтэй цохилт буулгах зуур Каши гараа чангатав. Манай залуу хүчтэй хөл дээрээ тулхуурсан бултаж амжив. Энчийн эмчилгээ түнд маш их тус басан тул түүний хөл одоо тэнч хөвдөхгүй байлаа. Тэр урагшныг алхаад аимшигтай хариу цохилтоор бижиг барив. Искандер өвцөндөө хашгирч архив. Доголоо хүү ийм хүчтэй цохиж чадна гэдэгт тэр итгэж ядна. Тэр Каши аваад бүх барьд харах хэрэглэхээр гараа сонгов. Манай залуу эдгээр залхинд хуурдаж болохгүйгээ сайн мэдж байлаа. Хэрэг Искандер түүнийг барьж авбал Каши ялах тохиолно. Манай залуугийн гарт өрсөд бичих нь бие сарвэж хоёр дахь цохилт нь Искандерийн өрөөнд бөө. Кашихон тайжид өөрийгөө барьж авах ганц ч боломж олохгүй тул цурал цохилтуудыг тасралтгүй болгов. Энэ хооронд Фижипос боксыг тэнч сайн чадвар биш гэж боддог байсан ч Каши маш удаан тэсэж гэсэн хэдий ч зөвхөн цохилтоор Искандерийг ялахад тийм чамар байхгүй. Фижипос Искандерийг ялахын тулд юу ч хийхэд бижин гэдэгт итгэжтэй бөгөөд химийн сотолоор ирэлцэхгүй байна. Ер нь бол энэ эзэнт гүрний бүх хүн тайжууд дайчтай хамт харагс хэрцгий бэлтгэж хийдэг. Хэрв би бэлтрийн хувьд суулдараа бол хинч хүн тайжаар хүлээн зөвшөөрөгдөхгүй. Эзэн хаан болон хааны гэр бүлийн гишүүд үргэлж нэгдүгээр байх ёстой. Хааны гэр бүлийн гишүүдийг дайчид хажууд нь хамт төлөвлөж буй. Үнэн ч цэргийн нөхөд гэж үздэг. Хүн тайж Фижипос Искандер бол төрөлхийн дайчин болохыг бодож байна. Тэрээр хүчрэхэг өрсөлдөгчтэй толгорхтой айдаггүй бөгөөд тэднийг ялхан төлөө хичээдэг. Одоо тэр өөртөө нийжил төвшний өрсөлдөгч Каллитай учирлаа. Манай залуу Искандер цохилт өгөх хамгийн сайн боломжийг хайж байгааг анзаарав. Тэр Каллит өөр сонголт үлдээсэнгүй. Калли хөл дээрээ босоодгүй явлаа. Искандер өрсөлдөгчийн нь хөлд эсвэл хадуудлынхаа хязгаар төрснийг ойлгоод түн рүү дайрч орцов. Хүн тайж Фижипос үүнийг өрхөв болохыг тодорхой харж байсан бөгөөд анхны тэнэг байгаад харамсав. Хүн тайж бүлдэс шиг Калли руу дайран орлоо. Калли дайрчдыг хүлээгээд хөдөлгөөнгөө зогсож байв. Хэрв цаг үеэ олж чадахгүй бол тэр дууссан гэдгийг мэдэж байлаа. Бүх зүйлийг секундээр нь тооцоолсон Калли Искандерийн толгой руу баруун гараараа зөхөв. Цохилт нь маш хүчтэй бөгөөд оновчтой болжээ. Искандер гуйвч амнаас нь зүсэсрв. Түүний нүд улаан галаар ачлаа. Өнөхийн оронд тэр Каллиг барьж аваад газар унагав. Энэ цохилт асны дараа Искандер босож чадахгүй байх ёстой байв. Гэвч газар хитэж байгаа хүн нь Искандер биш байлаа. Энэ бол Калли байв. Хүн тайж Каллиг дуусгах санаатай түн дээр гараа өргөв. Унасан Калли дээр цохилт бороо шиг тасралтгүй буужаалаа. Искандер хатуу биш төхийнхээ ачаар үнийг хийж чадж байгаа. Тэр санамсаргүйгээр өрсөж бичээ онгож хөдөлгөөнгөө болох зорилготой аргыг ашиглан тэднийг өршөөлгөө устгадаг. Манай залуу яаралтай мөртөрч харах шаардлагатай болжээ. Тэр оролцсон ч чадахгүй байв. Искандер түүний гарнаас өвдөлттэй барьж замагц манай хүү гарн хугарах гэж байгаа мэд мэдрэмж төрөв. Газар хөвтөд юу ч хийж чадахгүй байхдаа тэрээр Искандерийн мөрөнд байх шинхэн шархыг анзаарсан нь тэр хов тавьсантай шин Каллигийн учруулсан шарх байлаа. Калли бишхүсээрээ бүхийгөөд хон тайжин шарх руу зөхөв. Искандерийн царай өвдөлтөндөө гурж мөшрөв. Тэр архирэн гараа сулж Каллиг чөлөөтэй болох боломж олгожээ. Искандер ямар нэг үйлдэл хийхээс өмнө Калли доороос нь ирүүрэн зөхөв. Искандер хойшоо өсрөн зайлж Калли хөл дээрээ эргэн босож амжив. Манай залуу гарны ширмгсэн татагдсныг мэдэрсэн ч өрөөслөл нь тэнцээр байлаа. Искандер мөн муухан байдалтай уйвч дайвч байв. Калли түүнийг шоолон хашгирч өөрийнх нь оронд байх ямар санагдж байгаа гэсэн. Искандер Каллиг гайхмаар төвчөөстэй болохыг тэмдэглэв. Фижипос тулааныг ажиглаад Искандерийн сэтгэл хангалуун байгааг анзаарав. Ханы гэр бүлийн гишүүн тулаанд ийм их хүчин чармайлт гаргаж байгааг тэр урд өмнө хизээч харж байгаагүй юм. Каллигийн ур чадвар түүний зөрчилдөд төхөрнө гэж тэр найдаж байна. Энэ мөчид айлаа тулаан үсгээр хүчсэн ирв. Тэрээр Фижипосын хажууд сууж хоцорсондоо уушлахгүй. Задуулж нүдүүлсэн Каллиг хараад тэрээр сэтгэл хөдлөлтөө барьж дийрэлгүй шанаж архив. Фижипос түүний хариу үйлдэлийг хараад ямар ч үнээр хамаагүй Каллиг өөрт нь явуулахыг төсөв. Үүнийг сонссон айлаа маш их цочирдсан тул юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Хүн тайж Калли өөртөө хамт байвал илүү сайн байх болно гэж зүтгэв. Айлаа аштайгаар хариулаад эрхэм дээдсэд маш сайхан хашиг нь харахтай юм гэд ам таглав. Тэрээр Калли өөрт нь дэндүү сайн хүн бөгөөд тэгний харилцаа эзэн зарц хоёроос ихтэрсэн гэвчээ нэмж хэлв. Хүн тайж тэд гэрлэх гэж байгаа юм уу гэж шоолонгүй асуугаад
Нэгэн цагт Искандарын талд орж исэн хүн боч тэр өөрөө гэдгийг санаалав. Аяшаа ирэх чөлөө тэнцэр эсвэл бүр гівсэж байсан ч Кашигийн хүссэн бүхнийг хийх болно гэвь баттай хийв. Тэрээр Кашигийн өөрийнх нь төлөө хийсэн бүхний хариуг ямар ч хүн байсан заавал барьхан амлав. Энэ хооронд хонтайж өрсөлдөх чинь түүний санснаас хамаагүй хүчтэй байгаа дотроо хүлээн зөвшөөрөө. Тэр ямар ч хамаагүй үнээр амьд үлдэхээ шийдэв. Гинцэн гараараа тэр ганцхан удаар зохиж чадна гэдгийг мэдж байлаа. Нөгөөтэйгөр Кашигийн хөл бас хязгаартай хүрч түүнд анхааруулах төхөөгч байв. Үл хамааран тэрээр ийм байжтайгаар Искандрыг ярьж гайхалтай ясаж байгуулна гэж хатуу шийджээ. Тэрээр дайснаа ботнэр гэж ялаж байгуулсан зохистой бүх хүнд өөрийн жинхэнэ хүч чадлаа харуулах болно. Каши дайртародов. Үүний зэрэгцээ тэрээр өөрийн биед их энэ амьдарсаа Пак Кангийн биед байсан амьдарстай харьцуулах гэвь одоо бахархалтайгаар хийж чадна. Кашигийн амьдарс хамаагүй илүү үн цэнтэй юм. Тэрээр бүх жилийн турш тэнцсэн тэнцэл өөр хитэн болон ус хонцонгоо инхүү шийдвэр ганц цэвэртэж шингээ. Энэ бол гэрэлцэх мөч гэдгийг мэдж байсан Искандер барьж хараад дахин ашиглахыг оролцсон ч Каши гараа дагуур нь болтон гарч Искандер агаар самардаа тоцров. Яг энэ мөчид манай залуу Искандерын гэдсэн өвдөлөв. Искандер тэнцвэр алдаж хамгаалждаггүй болоход Каши зүүн гараараа цэвэх боломж гарч ирв. Искандер ихэд задуусан ч бас хിവэр үлдэж манай залуу дуусахад бэлэн гараа өргөсөн боловч Каши гинцэн баруун гараараа хон тайжин ирүүнд бод нэрхэн цэвэж дөгч амжив. Гэсэн хэдий ч Искандер яг цагтаа толгоогоо доошлуулсан цэвэртийг хааж чадлаа. Тэр дороо Искандер ширүүн зүтгэлээ харуулсан Каши рүү толгоогоороо мөргөж хариу барив. Цэвэрлтийн хүчтэй дажимд манай залуу хашаа шидэгдэв. Газар унах зөөрөө Искандер өөрийгөө дайны бурхны үр өдөн бөгөөд эзэнт гүрний хамгийн царай шиг эр химэн зарсав. Ийм ялалтын хашгираандар Искандер түүнийг чихдүүдиймөр ашиглалтаар хол руу шидэж архив. Хэдий хэр хол шидэгцэндээ цочирдсан Каши газар хөвтөж байлаа. Тэгээд тэрээр өөрийг нь гүнэгтэй харж өөрт нь яралт тавч ич өгөхийг дуугахан гойж буй Эжаг гэж харав. Манай залуу маш их хүндрэлтэйгээр босож рингэн дэргэн нэрв. Искандер бас ядарсан. Тогтургүй харагдаж байсан ч онсонгүй. Тэрээр Кашиг шалангоо ягаад одоо болтол бас зогсож байгаагаа мэдж байгаа эсхийг асуув. Манай залуу хүн тайжин толгой аж хэдийн олон цохиж тасан болохоор зөвхөн мэддэг төдий юм байна гэж ашигна хариулав. Хэрэг толгооноос нь тархи олцсон бол Искандер аль хэдийн тархины дөрвөлтэй авах байсан. Искандер өөрийгөө дайны бурхны үр удан бөгөөд ариун гэржгээр хамгаалагдсан учраас тэр гэж хижээ даждаг нь зэсв. Искандер дайрахаар яригчилсан ч Каши өөрийгөө ялна гэдэгт итгэвчтэй байлаа. Учир нь одоо Айша түүний дэргэд байгаа юм. Айша рингний зах гэр зогсоод горчлого тэйсэн харцаар харж байна. Каши өрсөлдөгчтэйгөө толж татаа нөөрлөө нулимд хэрхэн өвсөх тухай номны үгсийг дурсав. Искандер ясхан тулд юу ч хийхэд бэлэн гэдгийг манай залуу ойлгосон бөгөөд түүний сэжиг зүгээжээ. Хон тайж тэр лөө нулим хар биштгэв. Каши нөөжлийг өрчлөн мэджсэн тул нулим болтоос нь болтож чадав. Гараа Искандерын гайхсан царайнд нааж Каши хон тайжин ирүүнд хүчтэй дээд цэхэлт буулгав. Дараа нь Искандер унаж эхлээд чангаар хашгирсаа. Үүнд нь Каши аз жаргалын өхний дуу хоолойг сонссон гэж бартам хийв. Искандер гасан нуран унаж Каши түүний дээр зогссоор үлдэв. Дараагийн мөчид Филиппас синтигээсээ босож тэр болон эзэнт гүрний бахархалт цэргүүд оролцсон хүмүүр инхүү ялалтын гэрч болсныг зарсав. Боксчин Каши ялалт байгуулав. Эдгээр өгсийг сонсоод Айшаа аз жаргалтай билүүрч уйллаа. Бахархлын нулимсаа барьж чадахгүй ах зур хүн тайж эзэнт гүрэн болон дайны бурхны нэрийн өмнөөс ялалтыг баталгаажуулж Кашигээ сучаар тодруулав. Манай залуу гинцэн байдалтай орон дээр хөвтөж байхыг олж харав. Эмч түүнийг үзэж шалгаад хөлн маш хүнд гинцнийг тайлбарлав. Тэрээр хэрхэн хоёулаа болохыг дурдв. Манай залуу болон түүний өрсөлдөгч энгийн хүмүүстэй харьцуулахад итгэмээргүй төсвөр хатуужтай. Эмч ихэнх хүмүүс энэ гимплээс итгэхийн тулд цараас илүү хугацаа шаарддаг байсныг дурдаад Каши ердөө 3 хоногийн дотор сэрж чадсныг гайхширв. Юу болж байгааг ойлгохгүй сандарсан манай залуу Искандерын тухай асуув. Гэтэл эмч Искандер няш балчир цагаасаа ихсэн олон өвчин зовлон туйлж үүний ачаар цаг хугацааны явцад илүү хүчтэй болсныг тайлбарлаа. Тэр мөн Искандер одоо юу ч хамаагүй амтхан иддэг болсныг онцлоо. Хамаагүй хүнд бэртэл асан манай залуу өөрийгөө бас харин Искандерт санаа зовж байгаад эмч гайхширсан. Дараа нь манай залуу түүний хүрээд ирэхэд хэр хугацаа шаарддагыг асуув. Эмч түүний булчин маш хүчтэй бас уян хатан байгаа гэж хэлээд энэ нь өмнө нь хордон идэхэд нөлөөсөн байж магадгүй гэж хэлв. Эмч өрөөнөөс гарахынхаа өмнө түнд өөрийнх нь хийсэн үгний талаар сайтар бодож үзхийг зөвлөв. Каши санаа алтан орон дээр нь ороход гинт хаалх савтан онгож Искандер ууртай гарч ирв. Өөр хилэндээ авсан Искандер түүний захыг барьж аваад ямар нэгэн техникийн ном сожсон хэмээн буруутган тайлбар хийхийг шаардав. Искандер ямар нэгэн шудраг бус давуу тал ашиглахгүйгээр манай залуу өөрийг нь ярьж чадсан тэтгэж чадахгүй байлаа. Юу басны сайн ойлгоогүй хахад тэрээр уг номыг вангаас аснаа тайлбарлав. Үүнийг сонсоод Искандер олон мөрсөж Ван түүний төрсөн ах байсан ч хамаагүй энэ тэгш рүү ясных нь төлөөсийг нь заавал төлөөлнө гэж мэдэгдэв. Яг тэр мөчид Ван өрөөнд орж ирээд Искандерын ууртай байгааг хараад хөвжиж